Сайн байцгаана уу? Та бүхэндээ орой минь төргий. За өнөөдөр цэм мөх тулгана заахаа хүсэлтээр бэхтэр хэмэгшүүлгийг нь унших болно. За мөх тулгатай одоогоос 10 жилийн өмнө анх танилцж байлаа. Түүнээс хойш шүлгийг нь шимтэн унших дуртай, үйл хэргийг нь үргэлж харж бахархаж явдгийн гэд найзтай амжилтын дээдийг хүсье. Бэхтэр хаад буусан эртний орчил шиврээ заяанд Хян Судал Баатрын төр зангидах голомтонд хатан гойхийн хариун хөвлөгээ сунаж хамаг Монголын ирээдүйд хан өргөмжтэй өсчил хүч сүр төгөлдөр бэхтэр хөвөн суу залаан ишрүүлвэ. Хамаг Монголоо мансан олон овогтны нэгэн хүчинд хайртан улсын занал сарнин сарнивч хуралдан ноцоход харших мэсийн хангинаан дунд нүүдэл сэтгэн амьдарч хүүд балчраа хормойлон эрдэм мэдүүлэн төрнөж хэдийн сайхныг зөвгнөн даатгахад бэхтэр хөвөн оюун олвэ. Цус өссөн хоногуудын хормын төдий завсар дураг сэтгэж цагаан ясны үргэлжлэлд хатан заяаг бөглөхөөр зорж цэгцрийн талаараа эцгэн тэмүүчинг дагуулan хатаржил цагарны хатууг төвчиж найрсхийн хоронд амиан хугсалж цулбуур сул ядан ирээд тэнгэр өдөө буцахад бэхтэрэл нулимсгүй нэгшвэ. Хяаны хөвгүүдийг балчиргэж ихсийн тоноос орхиод хатан ихийг нь өмөггүй гэж дээдсийн хишгээс хоцроогоод халах номер үгүй гэж өрөх голомтоор нь хаяад аймаг олон нүүхэд хатан нөхчүүд нь тогсол барин мордовч ядан үлдэхэд ханы авиртай бэхтрэл хүмхий зууж хойчин үлээ сэтгэвэ. Суу бэлгийг ухамсартан гэлгэж нагцын эрдэм уламжлуулж сүр цогийг ивэл хайр химээж эцгийн зөнд боловсрон гэгэрч санаан алстан төрийг сэтгэвч мойл мангираар үл даржил сүүмийнх наранг гэрэлтэй дэргэлзэн өдрийг бясалгаж саарал саранг гэгээтэй тэнэгэлзэж шөнийг зөгнөвч бэхтэр заяагаа мөл мартвэ. Гүрэн сэтгэж үлгэр ухаажиж исүүхэ хяны өнчин хөвөөд газрын хишгээр тэтгэгдэж гадсан шор даахтайган болоод горхны шимээр тэжээгдэж хатан ихээ ачлахтайган торноод хигэн согс загсыг гохтон бариад их ахын мэдээ гэвэл ганц насны зөрүүнд өчөөрхөн тэмцэх дуунаараа бэхтэр сурган дарвэ. Шаргасан ахта уулын бэлэр бэхтэр хариулан суухад шагааж зэгсэн суман цоргуулаа тэмүүжин өөдөөс нь дөхөв шүдэн зууж ядаад хасар араас нь номын хөвчөөн татан дөтлөв. Шадран хөвгүүд сөрдүүлэн байхад бэхтэр харин ирээдүй сануулад шууд хүлцэн өхөл тосхтоож бэлгүүтэй дүүгээ хайрлан захвэ. Ахан дүүгийн хөнөөх адгийн нүгэлт ёст хяаны үрс үйлдэлгүй уучлалтад авах өхийн булаалтал утгагүйд их хаттын хөвгүүд ойлголдоод аашлуул ихтэн зэмлүүлэхтэн ухаан сонсож гэмшилтэн бодлогоширч алдахыг нь засч онхийг нь дэмнэн амьдрахын утгыг дахинтай мэдэж алсын зорилгодан хамтаар хариуцахын сэтгэвхий бүрэнтэй тогтвэ. Таргуудаа хэрэл төг ноён царайндан ирээдүйн айдсан илчлээд турхагуудан урдан халхавчлуулаад бурхан халтуунд цэргэлэн ирээд тэмүүжин хааж бахиралдахтан бэхтрийг хөнөөчгсөн явсан мэт тэнгэрийн сүрийг газарт илтгэсэн их хүмүүн балчир ахуйдаа нөгчөхөд төрийг бүтээлчхийн заяаг тэнгэр дутаахтан бэхтрийг хурамстыг л засуулахаар дуудвэ. Цэм мөх толог 2024 оны 3 сарын 25-ны өдөр.